Өдрийн мэнд. За би та нарт нэг амлсан бичлэг хийнэ гэдээ амласан байгаа. Ойролцоогоор 2 сарын дараа. Тэгэхээр энэ бичлэгийг үзсэн хүмүүс 11 сарын 21-нд би юуныхаа Binance Birch дээрээ би Ethereum-ыг 2 жилээр хадгалах ийм бичлэг оруулсан байгаа тийм ээ. Тэгээд тухайн үедээ би Binance Ethereum тэгээд би ETH гэсэн тийм ээ. Тэр койныг хадгалах гэсэн чинь надад мөнгө хүрэхгүй байсан шүү дээ тийм ээ. Би тэгээд ингээ байгаа Ethereum-ээрээ 300 мянган одоо энэ бичлэгийг үзсэн хүмүүс л мэдчихэе 300 мянган койн юу яагаад худалдаж аваад тэгээд энэ үнийгээ 2 жилээр хадгалсан байна. Тэгэхээр би та нарт хэлжсэн 2 сарын дараа 2 сар орчмын дараа би та нарт эргээд энэ маань ер нь яг процент нь хэд байх нэ? Ямар шиг маягтай явж ийнэ гэдгийг бичлэг хийгээд харуулъя гэд. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ тэрийг харъя. За энэ бичлэгнээс хойш би болохоор нэг ягаад гэвэл Binance дээр чинь заавал $10-оос дээшээгээ байж иш койн авдаг. $10-оос доош койнтой бол худалдаж авч болтгоо. Тийм ээ минимум нь хүрдгүү гэсэн үг. Тэгээд би дараа нь $10 цуглуулж агаад тэгээд энэ ETH-ийг авсан шүү. Binance Ethereum-ыг авсан. Ягаад гэвэл хүмүүс надад зөвлөхдөө Ethereum-ээр хадгалснаас Binance Ethereum-ийн өөрийг худалдаж аваад хадгалчих юм бол ашигтай гэж хэлсэн. Жохон ашигтай үгүйг нь би 2 жилийн дараа л та нарт хэлнэ тийм ээ. Гэхдээ би хүмүүсийн юуг сонсоод зөвлөгөөг сонсоод тэгээд энэ хадгалсных нь нөгөө юу нь хувь нь Binance Ethereum-ээр н орж ирж байгаа. Би ETH гэж хэлэх юм уу? Юу гэж хэлэх юм бэ одоо энэ койн чинь. За би ETH гэд хэлчихье. Энэгээрээ орж ирэх юм. Тийм болохоор би юугаараа Ethereum-ээрээ Binance Ethereum ETH аваад би ETH аваад тэгээд энийг 2 жилээр стейклээд явж байгаа. За тэгэхээр одоо би та нарт харуулъя тий. За яаж харах вэ гэвэл энэ дээр earn гэд бичсэн байгаа. Binance earn гэд энэ дээр дарна. За ингээд дарангуут энд хардаа Ethereum 2.0 staking гэсэн. За энэ дээр stake гэд дарна. За ингэнгүүт одоо миний энэ дээр энэ гараад ирсэн байна тийм үү? Энэ сүүлийн өдрийн миний орж ирсэн юу байгаа юм? Нөгөө coin ч юм байна. Энэ бол одоо нэгэсэндээ зүгээр орж ирж байгаа гэсэн тийм ээ. Нэгэсэндээ нөгөө миний хадгалсанд өгч байгаа. За тэгэхээр энэ дээр яаж түүхээ харах вэ гэвэл энэ жижигхэн суман дээр дараад distribution гэж тавиад тэгээд Binance болохоор нэг 2 сарын сүүлийн 2 сарыг л харуулт юм байна лээ. За тэгэхээр би 1 сарын за 9 сарын гэхэр чинь байж байгаараа. Өнөөдөр чинь 12 сарын 9-өөс 1 сарын 9-ыг би та нарт харуулъя. Ерөөсө 2 сарын түүхэл харуулна цаашаа харуулахгүй. Тэгэхээр би одоо ингээд цаашаага эндээс эхлээд харъя. За одоо энэ хавьяас гэх тийм ээ. Би нөө түрүүнийхээ 300 мянга дээр 700 мянгаыг худалдаж аваад 1 цэг 0.1 болгосон юм. Одоо яхаа нөгөө та нарт тайлбарлахад амар гэж бодоод ингээд мухарлаад яг ийм койн аваад тэгээ хадгалсан. За энэ койн маань хаана байх вэ гэвэл бидний энэ дээдл дээр дарангууд fiat буюу spot дээр байж байгаа. Өөрө харагдаад байж байгаа. За тэгэхээр би одоо энээс хойш 1 саяыг авснаас хойш ингээд цаашаага энэ нэмэгдснүүд нь байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол би нэг иймтэй байж байгаа гэсэн үг тийм үү? 33332 бол яг өнөөдрийн байдлаар орцсон байгаа гэсэн үг. За орж байгаа тоо нь болохоор энэ 133 130 гэдэг чинь 13 тэгэл ингээд өдөр болго өөр байгааз. За одоо хэдүүлээ нөгөө жилийнх нь хувийг тооцъё. Жилийн хувийг тооцохоор өдөр болгон өөр. Өдөр болгон нэгдүгээрт өөр. Хоёрдугаарт хэдий ч энэ олон хүн стейк хийх тусам хувь нь багасдаг юм байна лээ шүү. Олон хүн стейклэх тусам хувь нь багасна гэсэн үг. Тэгэхээр өдрийн маань одоо мэдээж хэрэг өдөр болгон хүмүүс одоо нэмэгдээл байгаа шүү дээ. Тийм болохоор бидний хувь маань багасаад байна гэсэн. За одоо би та нарт харуулъя яаж өнөөдрийн зөвхөн энэ өдрийнхийг тийм ээ. За энэ чинь биш 12 сарын өнөөдрийнхийг хэдүүлээ болоод тий. За одоо ингээд за ингээ эхлээд хамгийн тэр арай жоохон эртхэн шиг
Эрт нь хэд вэ нү? 12 сарын 9-ийнхээ гэхлээ хараад хийдүүлээ. За яаж олох вэ гэвэл 0 1 2 3 4 5 132 энэ үеж тийм үү? За энүүнийгаа хэдүүлээ. Энэ хэд байгаагаа та хуваана. За минийхэд болохоор 01 031 88 1. За одоо энүүнийгаа 365-аараа үржүүлнэ. Үржүүлэх нь 365. За тэгэхээр энэ л гарч иржээ. Одоо энэ жилийнх нь хүүн. Тэрнээс биш тэр одоо амлаад байгаа амар том хүү биш штэ. Ингээ гаргаад. За 00466 тийм ээ. За энийг хэдүүлээ тогтооход авчия. Энэ болохоор миний 12 сарын 00466. За тогтооход авцсан. Одоо хэдүүлээ өнөөдрийнхийг харъя. Өнөөдрийнх чинь 1 сарын 9. Тийм ээ. 0 1 2 3 4 5 129 өнөөдрийнх нь хэд вэ? Хуваах нь 0 01 0 35 947. За энийг 365. Ингээд өрчүүлчихнэ. Тэгэхээр төрүүчих чи хэд байсан бэлээ? Хамаагүй багсаа авчиж байгааз 004 666 байсан. Өнөөдөр бол 004 545 байна. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг гэвэл хэдий ч энэ олон хүн байх тусмаа юу нь хувь нь багасаад ах нь шүү дээ тийм үү? Тэгээд одоо өдрөөрөө бас өөр байна. Юунаас шалтгаалаа тийм ээ? Миний бодлоор бол ханшаас шалтгаалдсан болов уу? Эсвэл тэр хадгалж байгаа хүмүүсийн нийт одоо этермийн хэмжээс болд юм уу гэдгийг сайн мэдэхгүй байна. Би бол тэгчл нийт тэр хүмүүсийн хадгалж байгаагаас болж байгаа хаа гэж бодож байна. За тэгэхээр ингээд одоо бол надад нөгөө 001-ийг хадгалахад тийм ээ 001-ийг хадгалсан. Тэгээ мэдээж өдөр болгоных ч одоо ингээд нэмэгдээд энэ нэмэгдснээс чинь цаашаага орж ирээд яваад байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр өдөрт бол надад ингээл нэг юм жоохон нэмэгдээд яваад ах юм байна. За тэгэхээр ерөөсөө минимум нь болохоор 10. Тэгээд дараа нь 2 жилийн дараа би юу гэж хэлсэн бэлээ гэвэл түрүү чи миний бичлэгийг үзсэн хүмүүс мэдчихэе тий. 2 жилийн дараа би энэ койныгоо яах нь Ethereum-ээр солиод зарчиж магтгүй эцэвэл одоо энэ койно ямар үнэтэй байхын тэр тухайн үед нь тэр койноор нь зарчиж магтгүй. Тэгэхээр эн чинь бол одоо би чинь 19 оны 11 сар гэдэг чинь 21 оны 11 сар, 22 11 сар, 23 оны 11 сар. Тэгтээ яг 23 онд яг юу болохыг бид нар мэдэхгүй шүү дээ, тийм үү? Тэгэхээр ингээд найдаад байж яах юм. За тэгэхээр одоо та нар ойлгосон байх тийм үү? Төрүүчийн нөгөө миний $10 орчимд хадгалсан coin маань $10 хадгалсан coin маань ингээд өдөр болгоно нэг жоохон нэмэгдээд яваад байна. За энэ бол нэг өсөндөө тэр стейкинг гэдэг одоо бидний хэлээд байгаа юмны чинь нэг үр дүн нь гарч байгаа гэсэн. Одоо би бол нэг 2 сар болоход 35,947 орчимтой явж байна гэсэн. Анхны миний хийсэн бол 0.01 гэдэг чинь би 1 саяг хийсэн тийм ээ. Одоо 2 сарын дараа бол 35,947 ингээд ширхтээрээ бол нэмэгдэжээ явж гин гэсэн. Ингээд би 2 жилийн дараа энийг та нарт дахиад харуулах юм. Мэдээж хэрэг энэ бид нэр ер нь бол стейкинг хийж байгаа хүмүүс чинь дандаа л одоо найдаж хийж байгаа шүү дээ тийм ээ. Эрсдлээ бид нар үүрэл найдаж хийж байгаа. Тэгэхээр мэдээж энэ рүү $1000 $2-3,000 хийгээд авах шаардлагагүй байх гэж би бодож байна. Зөвхөн яхав өөрсдийнхөө боломжоор тийм ээ 10 $20 яг ингээд орхичиход тэгтээ мэдээж хэрэг нөгөө $10 маань 2 жилийн дараа байхгүй юу эсвэл одоо тий найдлага тавиад $10 маань $20 болохыг ч үгүйсэх арга байхгүй. Тэгэхээр яг хөө ингээд нэг юм эрсдэл хийгээд ингээд хадгалъя гэсэн хүн бол энэ хоёр бичлэгийг үзээд за тэгээд өнөөдрийн бичлэгийг орж хараарай гэж хэлэх байна. За одоо ингээд хэдүүлээ юу руу ороод тий арилжраа ороод энэ одоо би ETH гэдэг ингээд бичих юм бол энд гарч ирж байна. За BNB тэгэхээр энэ бол өөрөө хамгийн дээдл дээр нь зөвхөн
арилжаанаар бол юу л байх нь вэ? Ethereum-ээр л сольж юм уу? Эсвэл зарж болох нь. Тэрнээс биш өөрөөр ямар ч боломж байхгүй. Тэгэхээр хэрвээ яагаад гэвэл надад хүмүүс хардаа Ethereum болохоор өөрөө арай энээс энэ хоёрын хооронд зөв өвний жоохон зөрүүтэй. Тэгэхээр хүмүүс зөвлөхдөө та BET-хаагаа сайн эхлээд худалдаж авчаад тийм ээ Ethereum-ээрээ эсвэл Ethereum-ээр BET-хаагаа худалдаж авчаад тэгээд дараа нь стейкинг хийгээрэй гэж хэлсэн. Би жоохон яг одоо дараа нөгөө эргээс солихдол энэ дундаас нь одоо ашиг гарч ирнэ гэж тооцоолж хэлж өгсөн маа. Тэгэхээр та нар бол энийг өөрсдөө Ethereum-ыг хадгалах юм бол Ethereum-ээр нь хадгалах юм бол тэргүүл BET-ха та нар л орж ирнэ тийм үү? Зүгээр Ethereum байгаа Ethereum-ээр $10 тэнцэх Ethereum-ээр BET-хаг нь худалдаж авчаа. Тэгээд энэгээр стейкинг хийх юм бол дараа нь 2 жилийн дараа энийгээ Ethereum болгоод заруул ашигтай гэж хэлсэн. Одоо би дахиад нэг удаа хэлээдээ. Тэгэхээр энийг та нар бол яг өөрсдөө шийдээрэй. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Тэгэхээр би та нарт сая нөгөө энэ хадгалаад одоо хэд орж ирж байгаа ойролцоогоор та нар өөртөө ойлгосон баг тийм ээ. Нэг саяд нэг ойролцоогоор хэд байх нь вэ? Ойролцоогоор 133 та тий 128 129 орчим. 13 биш ээ 129 ч 13 орчим л өдөрт орж ирэх юм байна. Тэгээд яг хоногийн уртаар тэгээ хөөхөн нэмэгдээд л явж л байна үсттэй гэж бодлоо. За одоо жишээл энэ дээр надад нөгөө байгаа BET-хаагаа за одоохондоо үн бол унтсан байна л да. Гэхдээ яг ингээд харуулаатай та нар. Ингээ харуулахаар ойролцоогоор бол нэг ийм хэмжээний Ethereum болох нь тийм ээ. Тэгээд энүүнийгаа зарж болно. Энэ ойролцоогоор бол $29.46 байна. За хэрвээ би энэ дээр яг энэ хэмжээний Ethereum хэд байх юм болов? За би энэ хэмжээний Ethereum $29.49 байгаа тийм үү? Энэ хавцаа. Тэгэхээр дараа нь эргээд солиход ямар болохын тэр тухайн үед нь би тайлбарлаж өгье. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Ерөнхийдөө бол би хэлсэн шүү дээ та нарт би ингээд стейкинг хийчлээ. Тэгээд та нарт 2 сарын дараа ойролцоогоор юу болоод байна уу гэдгийг харуулъя гэсэн. Тэгэхээр одоо хэдүүлээ юугаа дүгнэх юм тийм үү? Бичлэгээ дүгнэе. Ямар ч байсан би байгаа 300,000 дээрээ дахиад нэг жоохон нэмээд 1 сая coin тэ жижигхэн give байсныг энэ BET-хаа болгоод ингээд 1 саягаа одоо би хадгалж байна. За хадгалж байхад бол өдөрт сая орж ирсний та нар харсан. Өдөрт хэд орж ирд юм бэ нү? За тэгэхээр жилийнх нь хүүн хэд байх нь тийм манайхаар бол одоо банкны яриагаар бол жилийн хувь нь хүүн хэд байх нь гэдгийг та нар харчлаа сая. Тэгэхээр ямар ч гэсэн энэ дээр гарснаас одоо шал өөр бодогддгийг сая харсан тийм үү? Тэгэхээр хідээ ч мэдээж хэрэг юунаас бусад юунууд дээр бол одоо яг энэ дээр бол ингээл өчсөн маа тий энэ хавцаа гэдэг. Тэгэхээр энд хамгийн гол нь энэ APY гэдэг үгийг эн чинь бол яг цэвэр 5% хүү биш. APY гэдгээр нь саяг шиг минийг шиг ингээ бодоод ингээ гаргах нэ. За тэгтээ зэрэг энийг юу яачаад би өөрийнхөө өдрийнхөөгөө жилийн өдрөөр нь саяг шиг ингээ тооны машин дээр өөрийнхөөроо бодоод яваад иж болох нь. Тийм болохоор та нар өөрсдийнхөө боломжоор энэ дээр хадгалаарай. Тэгтээ мэдээж хэрэг дахиад нөгөө эрсдлээл яриа шүү дээ тийм ээ эрсдэлтэй шүү. За одоо ингээд би өржигдрийн бичлэгээр $10 би BNB аваад тийм ээ одоо ерөөсө зарахгүйгээр арилжаанд оруулахгүйгээр стейк хийхгүйгээр цэврээр нь хадгалсан. За одоо энэ дээр болохтон зэрэг би $10-оор энэ BET-хаа гэдэг coin аваад 2 жилээр стейкинг хийчлээ тийм үү? Стейкинг хийчлээ. Тэгэхээр одоо ингээд нөгөө хуримтлал маань ингээд баг багаар л энэ тэнд ингээд хуваагдчихл байгаа гэсэн үг. Тэнд нэг 10%, тэнд нэг 10%, тэгээ тэнд нэг $10-тай тэнцэх, энд нэг $10-тай тэнцэх. Тэрнээс биш ерөөсө $100-тай байж байгаа 100-ыг нь ерөөсө ганцхан ширхэг юм аваад зүгээр сууж ийн гэж байхгүй. Ингээд аль боломжоор аль нэг нь мэдээж хэрэг нэг нь эрсдэлтэй байлаа гэхэд нөгөөх нь бол байж л байхаар ингээд тооцоолж явж байгаа шүү. Тэгээд би энэ бичлэгнүүдийг та нарт ингээд дараалаад харуулад яваа таа. Тийм том одоо алдаа гаргахгүйгээр ингээд одоо дараагийн удаа хэдүүлээ 60% нь жоохон сатоши аваад хадгалж болно. За одоо жишээлбэл надад
$100 байсангүй би $60 дээр сатоши авчиад $10-оор нь би сая BNB аваад хадгалцсан. $10 нь энэ рүү ингээд хадгалчлаа. Ингээд цаатлын $10-оор нь би бас нэг жижигхэн coin аав. Дахиад $10-оор нь би арилжаа хийж үзэн гээд ингээд тооцоолсон байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр би чинь бол нэг ёсондоо 4-5 юмн дээр за яг хөө тэр 60% дээр бас нэг 2 өөр coin авсан байж болох юм. Цэвэр 60% дээр сатоши биш. 30 дээр нь Ethereum, 30 дээр нь биткойн ч юм уу, 30 дээр нь юу ч гэдэг юм те. Бас нэг 10% дээр нь би Монгол coin авсан байгаа гэдэг юм уу. Ингээд надад бол ядаж нэг 2 нь эрсдэлтэй байхад нэг 4 ч юм уу эрсдэлгүй байхаар ингээд тооцож хуримтлал хийж байгаа. Тэгэхээр би энийг ингээд одоо яг би өөрөө та нарт биеэрээ ингээд үзүүлээд байгаа шүү. Яг ингэх юм аа гэд. За ингээд subscribe дараарай, лайк байвал их сайн байна. Subscribe, лайк дарах юм бол миний бичлэг маань нөгөө дээшгээ юугаараа хүмүүс санал болгох нь их гарч ирнэ гэсэн үг. Нөгөө жижигхэн хохон дээрээ дараарай. Тэгэх юм бол та нарт миний шинэ видеонууд орж ирнэ гэсэн үг. За үзэж чаа, комент бичиж чаа, намайг дэмжиж чаа бүх хүмүүстээ баярлалаа. За баяр та.